За өнөөдөр Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж тэтгэврийн зээлийн асуудлаар шийдвэр гаргасан байгаа. Яг цаас нь бол одоогоор албаж гараагүй байна. Тэгэхээр тэтгэврээс ер нь бол 50-50 харьцаатайгаар зээл гаргахаар болсон байна. Тэр нэг ойролцоогоор 300 мянган төгрөг ахмадуудаар очих юм байна. Зээлээ төлөө шинээр зээл авахаар нөгөө зээл төлдөг мөнгө хөлөгч нарын амд очно гэсэн үг. Дахиад шимтгэл төлөх ийм шаардлага гарч ирнэ. Тэгээ хугацааг банкуй шийдгээр өгчөөр нэлээд өндөр настай ахмадуудад бүр зээл өгөхгүй байх ийм нөхцөл байдал руу очиж байна. Тэгээ 8 саяын зээлтэй хүн зээлээ төлөөд тэгээ буцаагаад 30 сараар 50-50 харьцаагаар авлаа гэхэд 1 сая төгрөг гар дээр нь үлдэх нь. Тэгээ 1 сая төгрөгөөс нөгөө нэг зээлийнхаа хүүг төлөөд явахтаар юу ч үлдэх ийм нөхцөл байдал руу очиж байна. Тийм учраас энэ одоо Монгол банк улирал болгон хуралддаг. Гэхдээ шаардлагатай тохиолдолд Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл одоо хуралдаж болох ийм заалттай. Тийм учраас манай ахмадууд тэр банкн дээр очиод яг энэ одоо гаргасан шийдвэрийн дагуу ямар хүндрэл гарч байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Би тэр бас цаа шийдвэрийг аваад харъя. Тэгээ Монгол банк арилжааны банкнууд хэтэрхий их мөнгө хөөж болохгүй. Амьд бурхад болсон ахмадуудаа ингэж хатуу хандаж болохгүй гэдгийг хэлье.